Одоо чамд хийж чадах зүйл байхгүй. Би хэдийн ялсан. Хамгаалалт хэзээ мэдгүй хагуусрна. Тэр үед өвгөн хамгаалагч надаас өршөөл ирж найзууд чинь эргэж хэвэндээ орж чи ойр ганцаараа үлдэн. Хадагтаа зохоо шаг. Нэг нүүдэл хийх дутуу байгаа шүү. Ад дуудаж байна. Түлхүүрийн осор байна. Энүүгээр яах ёстой юм болоо? Ингээд дууссан. Чамд хийж чадах зүйл байхгүй. Миний төлөвлөгөө төгс болж чи намайг дийлэхээсээ өнгөрсөн. Надад шийдэл харагдахгүй байна. Сайтар төлөв. Чи чадна. Уучлаарай. Нэмэр алга. Мастер фудээр явж очихдоо эргэж хувирхаа мартаагүй байсан болоо. Би тийм ингэж ирээ. Хөр ирвэхэ мастер фуг олж хайрцгийг гартаа оруулж чадахгүй байсан. Над чиг ийм бүтлгүй хадагтай цах байгаагүй. Хадагтай цах. Чи миний мэдэг хамгийн гайхалтай шилдэг эрдний эзэмшигч. Алдаа гаргасан ч үүний халбигт алдаа гаргах гэж байхгүй. Цасгал хэрэгтэй. Чи засаж залруулах аргыг хизээд олж чаддаг. Үгүй гэж юу? Би яавал дээрвэ мастер фу? Чиний гарт гол түлхүүр байсан хадагтай цахаа. Свэ сарж ирсэн. Чи хамгийн агуу хамгаалагч болж чадна. Юу? Мастер фу! Үгүй, ингэж болохгүй. Вампу миний би шилд эрдэнсийн хайрцгийг хамгаалах шил хамгаалагчаар хадагтай цахыг нэрлэж байна. Үгүй. Мастер фу. Үгүй, энэ чинь миний хайрцаг. Миний би хамгаалагч. Би бол хатан. Хөр ирвэхэ хайрцгийг маань эргүүлээд өг гэж энэнд хэлээч. Тун харамсан. Би тэдний араас, харин чи хайрцагны араас. Уучлаарай. Энэ одоо минийх болсон юм шиг байна. Надад угаасаа олон шидэт эрдэнэ байхгүй. Зөвхөн зөгийн шидэт эрдэнэ байхад л хангалттай. Тэгээд чи бас Парис хот үнэхээр таалагдахгүй байна. Би ээжтэйгээ Нью-Йорк явж тэндээс ганцаараа дэлхийн ертөнцийг аварна. Чи бас чиний сонгосон тэнэг хитэн супер баатрын туслалцаа хэрэггүй. Өөрөө үнэхээр өрөвдөлтөй сонголт хийсэн байна лээ. Нүдэндээ ч итгээгүй шүү. Уучлаарай, Клой. Ихтэй чамд үлдээж чадахгүй. Бүр ингэж байгаа бол би чамайг шүтэн биширхэ боллоо хадагтай цохоо. Ахиж чамайг хайрлахгүй. Угаасаа би ээжтэйгээ явах гэж байсан юм. Учир нь чамд надтай нэг агаар амьсгалах эрх байхгүй.